Ардчилсан намын дотоодын зөрчил хагаралдаан төрлөө мэдэхгүй төөрсөн баримтчилгаанууд чухам юунаас болсон бэ гэдг нь өнөөдөр бидэнд тодорхой болж байна. Хамаг учир нь хараал идсэн 5 толгооноос болж илдээ. Элбэгдэрж гээч хүн анхлан инх хоёроор эхлүүлж ардын намынхнаар удаалсан ав хоморго зохион байгуулж шорон гянданд хийж нэр хүнд нь өсөө тунчиг зүрхий явж байснаа сүүл рүүгээ биштэд эхлэв. Нөгөө заналтайсан болсон ардын намын авилгачдыгаа тагмартаад ардчилсан намынхныгаа намнаад эхэлвэ. Өнөөдөр нь жигтлээд учрыг нь ойлгосонгүй ангаагаад хараад байсан чинь бүр биштэд бүгдийг нь хамрах шахуу юм болоод эхлэхээр л гинцгээрж юу болоод байгааг нь хайлт гадралсан юмдгүү да. Орчин цагийн доо яамны дарга болцгоод байгаа элбэг доржийн эсрэг алтан хуйгыгаа илгээн байж ард түмэндээ зарлан тунхаглаж эрчимдээд эхэлсэн хэлбэгдүүлэлтийг түр зуур нэг юм сатаар болгов. 37 онд нэг иймэрхүү юм болж байв да. Дотоодыг хамгаалах газар нэхлээд эх орончдыгаа барьж буудаж байснаа сүүлдээ дотоодыгаа хамгаалж байсан өөрсдийнхөө ярагчдаа буудаад эхэлсэн гэж байгаа. Цаг цагийн хэлмэгдэл ингэж л явагддаг юм байна. За энэ яг их мэдлэлтэй дарга нарын алалцсан. Харин Монголын ард түмэн энэ бужигнаануудаас ноёдын найр яаж явагдах гэж байсныг тодорхой олж мэдв. Ер нь бол 5 толгойн гэрээгээр далимдуулан Монгол улсын нутаг дэвсгэр дээрх бүхэл ашигт малтамдын нөөцийг хармаанаасаа сохорзоосч гаргалгүйгээр ухаж дөрвөн шинжлэх олж илрүүлсэн орд газраа 60-аас 100 жилээр хэмжээ хязгааргүй ашиглах гэж байсан юм байна л да. Анзаарахгүй харахад энгийн нэг гэрээ ахиулаад харуул өөхөн боосон чулуу шиг үнэхэрийн аюултай гэрээ байсан байж таарна. За тэгээд энэ тухай дэлгэрэнгүй ярих гэвэл цаг хугацаа овоо орохдод ингээд зогсъё. Бүх мэдээллийг олж харьяагүй л бен заняагийн тайлбаруудыг сайтуудаас олоод уншаарай. Хараал идсэн 5 толгой гэж хэлээд байсан учрыг одоо тайлсан. Ганц биш 5. Бүр 5-ын 5 толгойгоор минь оролдоод муугаар төгснө гэж л хэлэх гээд байгаа юм тийм. Монголын газар шороон дээрх 5 толгой минь монголчуудад хал болгүй юм шүү дээ. Цэцэд.